иргдээ. Элэг нэгт Монгол ахын дүүсээ. Та бүхэнд ажлын ирж буй шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айл өрх бүрт аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Он солигдох торгон мөчөд монголчууд бид улиран одож буй оныхоо амжилт бүтээл алдаа оноог дүгнэн цэгнэж, ажлын ирж буй шинэ ондоо хийж бүтээх ажлаа төлөвлөн ярилцдаг сайхан уламжлалтай билээ. Энэ жил манай улсад толгор төр байгуулагдсны 2230 жил, Их Монгол улс байгуулагдсны түүхт 815 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоор сэргээн мандуулсны 110 жил, ардын хувьсгалын 100 жил, Монгол улс нэгдсэн үндэснээ байгуулахад бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссийн 40 жил зэрэг олон түүхэн тэгс сайхан онууд тохиож байгаа билээ. Улиран одч 2021 онд төрийн даалгавар улсын үндэс болсон айл өрхүүд маань 66 гаруй мянган хүүхдээр ам бүлээн нэмж монголчууд бид 3 сая 400 мянгуулаа боллоо. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж манай ард түмний хэлдгээр малчит тариаланчдын маань нүүрийн хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо толгой 68 саяар тоологдож сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн өндөр ургацыг бүрэн хурааж авсан сайхан жил боллоо. Цар тахлаас үүдэлтэйгээр манай улсын эдийн засаг 2020 онд 4.5% агшиж байсан бол төр засаг, хоёрын эвшлийн хамтын ажиллагааны үр дүнд энэ оны эхний 9 сарын байдлаар 3.6% өсөж тодорхой сэргэлт үзүүлсний зэрэгцээ 300 гаруй мянган ажлын байрыг хадгалж чадлаа. Энэхүү эдийн засгийн өсөлтөд манай бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн нүүр их хөдөлмөр, хүчин чармаалт, онцгой үүрэг гүйцэтгэснийг баярын өдөр сохон тэмдэглэхэд таатай байна. Мөн улиран одч 2021 онд манай тамирчид, сурагчид, их спорт, оюун ухааны олон улс төв дэлхийн тэмцээнүүдэд оролцож багтан сайхан амжилт гарган ард түмнээ баярлууллаа. Токиогийн 132 дахь олимп, 16 дахь параолимпийн наадмаас алт мөнгө хүрэл медалууд хүртлээ. Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд маань оюуны олимп гэгдэх олон улсын олимпиадаас түүхэндээ хамгийн олон медаль хүртэж дэлхийн 107 орноос 11-р байранд орлоо. Мөн Монгол улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн хүндийн өргөлтийн дэлхийн аварга болж Монгол эмэгтэй хүний гайхамшиг чадрыг дэлхийд дахинд харуулсан багтан үйл явдал болсон юм а. Өнгөрөн одож бай 2021 онд сайн сайхан зүйл олон тохиолдсон хэдий ч хүн төрлөختөн цар тахалтай дэлхийн нийтээрээ тэмцэж амаргүй олон сорилт бэрхшээлүүдийг бас даван туулж байна. Хүн хүнээ эрхэмлэн хүндэтгэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол, харилцан ойлголцол, эв нэгдэл, амьдралын үнц нь ямар чухал болохыг улам бүр ухаарсан жил боллоо. Энэхүү амаргүй хүнд цаг үеийг монголчууд бид хохирол багтаа даван туулах, хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, улс орныхоо эдийн засгийг сэргээхийн тулд ард иргэд, төр засаг, аж ахуйн нэгжүүд бүхий л боломж нөхцлөө дайчлан ажиллаа. Цаашид цар тахлын энэхүү хүндрэлтэй үеийг хамтын хүчээр даван туулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ улс орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах томоохон өөрчлөлтүүдийг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих суур реформуудыг нэн даруй цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр Монгол улс ойрын 30 жилд нийгэм эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар, хүний хөгжлөөрөө Аз тэвдээ тэргүүлэх орны нэг болох бүрэн боломжтой юм а. Миний Монголын ард иргэдээ Монгол төрийн бодлогын цөмөд Монгол хүн, Монгол айл өрх байж ирсэн. Цаашид ч байх болно. Монгол хүний оюун санаа, түүх соёл, хэл бичиг, нүүдэлчдийн соёл иргэншилгээд бидний язгуур баялаг асар их бий. Энэ баялаг бол даяар шижуу дэлхийн ертөнцид монголчууд бид монголоороо үлдэх, монголоороо бахархах, монголоороо гоёх, монголоороо оршихын үнд сур болох юм а. Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялагынхаа үр шимийг адил тэгш хүртэх учиртай. Монгол хүн, Монголын ард түмэн хизээч эх орон, байгалийн баялгаа бусдад алдах ёсгүй. Сүүлийн жилүүдэд байгалийн баялагынхаа үр шимийг нэмэгдүүлэх, хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газар, уул уурхайн ордууд, байгалийн баялгаа төр ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авахын төлөө хийсэн тэмцэл бодит үр дүнд хүрч байна. Тухайлбал оюу толгой төслөөс манай ард түмний хүртэх өрөөгөөж ашиг шим нэмэгдэх таатай боломж бүрдлээ. Энэ бол Монголын ард түмэн төр засаг, нэгдмэл байдал тууштай бодлогын үр дүн юм а. Үндэсний язгуур их ашигын төлөөх ард түмний оюун санааны эв нэгдэл бол улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа юм а. Цаашид монголчууд бид эвийн хүчээ нэгтгэн нэгэн зорилгын төлөө хамтдаа зүтгэж чадах аваас ямар ч сорилт бэрхшээлийг даван туулж чаднаа. Эрхэм хүндэт ард иргэдээ эх орон маань хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдрал төрхийн төлөө та бид алхам алхмаар урагшилсаар байна. 2022 он бол монголчууд бидний хувьд
амжилт бүтээлээ баттгсан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгсөн, эрхчлөө шудраг ёсыг бэхжүүлсэн шинэ сэргэлтийн жил байх болно. Ирж буй 2022 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тохиож байна. Монголчуудад улс хурлаа нэгтгэсэн их Монгол улсыг байгуулж дэлхийн ертөнцид Монгол хэмээх үндэснийг тамгалан үлдээсэн их эзэн Чингис хааныхаа үнэлж барагшгүй гавьяа зүтгэлийг мөнхөд алдаршуулан үзэл санаа, үүх түүх, итгэл үнэмшлийг нь үндэсний үнэт зүйл бахархал болгон төмөн олондоо төвөөн дэлгэрүүлэх ёстой. Улаан залаат хөх Монголынхоо босоо заяа баатарлаг дүүхээр бахархаж өвөг дээдсээ байгуулсан туурга тусгаар улсынхаа нэр төрийг өндрөөс өндөрт өргөж явах ариун үүргээ харанхуй шөнө зүүдэнд гэгэн өдөр цээжинд үргэлж санаж явах ёстойг манай улсын иргэн бүр ухамсарлан ойлгож эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүчрэг Монгол улсыг хамтдаа бүтээхийн төлөө хичээн зүтгэцгээе. Он солигдох энэхүү торгон мөчид дархан хилээ манаж байгаа эр зөрөгт хэлчихэд инхийг сахиулах улсад улсаа төлөөлөн зүтгэж буй эрлэхийг дайчид хүн ардынхаа эрүүл мэндийн манаа зогсож байгаа эмч, совлогч, эмнэлгийн ажилтнууд улс орон ард түмнийхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид цэрэг цагдаа онцгой байдлынхандаа улсын ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж гүн талархал илэрхийлье. Айшлан ирж буй шинэ ондоо эргэн бүр инх тунх айд болгон аз жаргалтай байж ажил ундарч амьдрал буцалсан улс бүрнээрээ дэвжин дэвшилсэн хөгжил дэвшлийн жил байх болтугай. Ард түмэнд шинэ жилийн баярын мэндийг дахин хүргэж гэр бүл үр хүүхдэд чинь хайртай бүх хүмүүс нь аз жаргалаар бэлхэж байхын өлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс бандан бодролтугай. Монгол улсынхаа бүх иргэдэд элэг нэгт Монгол дахин дүүстэй шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлье.